сайн мэцхан үзэгчтэй ярилцах цагийн удаагийн дугаарыг за өнөөдрийн зочноор улсын хурлын гишүүн асан за Отгогийн Батнасан өргөдөө оролцоод байна. За тэгэхээр таны хувьд бас 2016-аас 2020 оны хооронд Ховд аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүнээр бас ажиллаж исэн. За түүнээс хойш ер нь хувийн ажил амьдрал бизнес ер нь юу хийж जैन. За одоо бас ямар сонин сайхантай байна. Энэ талаар бас яриагаа эхлэх үү. Сайхан хаварч байна. Сайхан. За сайхан хаварч байна. За Ховд нутгийнхаа эрхэм зооны Төмөн Монголын айлтгий та бүхэн сайхан хаварч байна уу? За цагаагаар үед Ховд бас энэ жилийн үед харьцангуйс гайгүй. Гэхдээ бас одоо сурагч хэмээ тавиад очиж урж явахдаа цаасууд нэлийн хүндэл байх шиг байна. За миний хувьд 2020 оны улсын хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшсэн. За тэгээд ялагдал хүлээсэн. Тэгсэн. За тэр ялагдал бол яах вэ? Нэгэнт ард түмэн одоо саналаа өгөөд би олонхын санал авч чадаагүй тохиолдол бол одоо тэнд бол нэг бодоод авах юм бол байхгүй. Яг манай Ховдын ард түмэн бол олон ёсны үлгийн нутаг. Тэгээ 2016 онд надыг төрийн өндөр дээд албан тушаал улсын хурлын гишүүнээр сонгосон. Ер нь их хурлын гишүүн гэдэг бол тэгээ ард түмний л сонголтоор бий болтгол хугацаа албан тушаал. Тэгээ 20 оноос хойш Монгол Ардын намын байгууллагын гишүүний сонголт ажилтаа байж байгаа. Тэгээд байсгээд л яг нутгаа явж байгаа. Өнгөрсөн жил гэхэд одоо баруун сум өдрөөр 5 удаа явж байгаа. Янз бүрийн ажил гаргая. Тэгээ баяр наадам, өвчин зовлон, за тэгээ намын сургууль семинар гэдэг ажлууд бол гараад байгаа. За улс төрийн хувьд бол нэг их бас сүртэй одоо байнга л очиод ард түмэнтэй уулзаад хурал зөвлөгөө хийгээд байх нь бас тийм ч зовчтой биш. Тэртээ тэргүй төрийн ажил алгуур гүйцэтгэж байгаа хүмүүс бол ажиллаа хийгээд явж байгаа. За тэгээд нэг учиргүй бас улс төрч бол одоо сонгуульд бэлдэж байгаа ч юм уу нэг тийм сонирхол болнот бол ер нь жаахан бага хөвтөр. Тэгээ хувь ажилтаа. Тэгээ анх 2001 онд би Кондитер Улаанбаатар гэдэг компаниг үүсгэн байгуулсан юм байна. Тэгээ 2015 он хүртлийн компани захирлаар бол ажиллаж байсан. Тэгээ 15 онд Монгол Ардын намын одоо тухайн албан тушаалтнууд одоо саналтай байдал ингээд нэр дэвшсэн. Энэ компаниуд бол бас нэлээд өргөн үйл ажиллагаа явуулдаг. Бид улсаас нэг 20 орчим тэрбум төгрөгийн татвар залчихсан ийм л компани. Тэгээд энэ компанийхаа зөвлөх ажлыг хийж байна. Одоогоор. Тэгэхээр таны хувьд эргээд өөрөө дүгнэхэд ер нь яг одоо энэ л боломжийн бас нэг зөв ажил эхлэл тавьчлаа гэдэг дүгнээд хэлвэл ямар ажлууд байна? Товч бас нэг дүгнээд хэлвэл. Тэгээд гишүүн улсын хурлын гишүүн байхдаа нэг ийм ажлууд хийцэн шүү. За их хурлын гишүүний бол үндсэн өөрөг бол ер нь хууль санаачлах хууль баталгалтай. Их хурлын гишүүнээр ажиллаж байхдаа голчлон хэд хэдэн том хуулиуд дээр бол ажиллаж байсан. Тэр эрүүгийн хуулинд бага насны хүүхэд ялангуяа одоо насан туршид хүч үздэг хуулийн субъект хүүхдүүдийн тэр хуулийн эрхсэн байдлыг нэлээд дордуулчихсан байсан. Нэг лангуунаас дэлгүүрийн лангуунаас ороод нэг 10,000 төгрөгийн усанд авчихаар 2-8 жилийн ял өгч чаддаг. 1000 сум дээр нэг кейс. За 1000 сум дээр кейс нэг 6 хүүхдийн асуудал гараад. Тэгээд энэ өөрчлөлт орж энэ хүүхдүүд эрхсэн байдлыг бол дээрдүүлсэн. Тэр бол бараг нэг статистиктойгоор бол нэг 400 гаруй хүүхэд суллагдсан байдгийг. Ер нь бол нэг 10,000 хүүхдийн эрх ашиг бол өгөгдсөн байдаг. Тэр хуулинд хамгийн одоо хуулийн талаас хийсэн заалт нь бол ерөөсөө нөгөө бусдын орон байрны нэвтрэх юм болгож байгаа юм л да. Тэгээд дэлгүүрлээ ороод нэг чихэр ундаахан авчихсан хүүхд чинь тэгээд 2 жилийн ял. Авчих нэтэ бол. За энэ хуулийн дээр бол ажилласан. За дээр нь би бас Булган суманд дөрж өссөн бас хил дээр өссөн одоо яг л хилийн хүүхд шахвал орчин төлөөсөлтөө манай сум чинь хуучин социализм сэргэн гэдэг байсан. Тэгээд Монгол Улсын хилийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Хичтэй эрхцэн байдлыг ялангуяа нийгмийн баталгааг нэлээд хангаж өгсөн.
Тэгээ бидний одоо ярьж занснаар эхлийн застав гэж байдаг. Эхлийн застав дээр ер нь ажиллах болсон хүчин донд дотгоо. Ялангуяа заставын одоо сэргээ албаа агчдын хүнсний хангамжийг нэлээд нэмэгдүүлсэн. Тэр чинь нэг 18, 19 нэр төрөл байсан байгаа. Нэг 28 нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. За дээр нь нийгмийн баталгааллаас нэлээд одоо анхаарсан ийм хууль, нэлээд чамбаа хууль 1996 онд л батлагдсан хууль дахиж хэрэн шинжилсэн хариулгыг өгсөн. За дотоодын зэргийн хууль, тэгээ хүчний байгууллагын нэлээд олон хуулиуд дээр бол ажилласан. За бас нэг голчлон ажилласан хууль бол энэ мал амьтны эрүүл мэндийн тухай хууль гэж хууль. Тэгээ энэ хуулийн ажлын хэсгийн дэд ахлагчаар ажилласан. Энэ хуулийн дээр зөвхөн миний бие гэхэд 8 сар орчим хугацаанд би ажилласан. Тэгээ 8 сар орчим хугацаанд ажиллахдаа би 600 гаруй мэргэжлийн хүмүүстэй уулзсан байдаг. Өөр Монгол улсад Израилийн малын эмнэлгийн ерөнхий эмч хүртэл ирж байсан. Тэр хүнтэй хүртэл би албан уулзалт хийж уулзсан. Энэ орчин үеийн малаж ахын салбарыг дэвшилтэд болгоход ахиц гаргахад энэ хууль их чухал хууль л да. Тэгээ энэ хуулийн чинь харин батлагдсны хүчинд сум болгон дээр мал эмнэлгийн тасаг байгуулагдсан юм л да. Тэгсэн тийм. Манайд 1996 оны нөгөө их өмч өвчлөлээр манайх малаж ахын салбарын бодлого ер нь алдчихсан юм л да. Тэгээ мал эмнэлгийн тасаг байгуул. Мал эмнэлгийн тасаг байгуулна гэдэг нь ер нь бол яг уу ярьдаг штэ. Хүний эмч бол хүний эмчилдэг юм аа. Малын эмч бол хүн төрөлхтний эмчилдэг юм аа гэж. Ер нь малын эмчилдэх тал дээр энэ талын салбарын боловсон хүчний одоо бэлтгэх тал дээр ер нь бол алдаа сохрол нэлээд гарсан л да. Энэ хамгийн гол нь бол төрийн хяналт байх хэрэгтэй. Яа тэгэхээр малаж ахын салбарын малаас гарч байгаа бүтээгдэхүүн болгоны чинь хүн хэрэглэж байгаа. Тэгэхээр хүний эрүүл мэндэд салшгүй болох учраас дэлхийн нийтэд анхаарлын төвд байдаг. Яг Монгол Улсын ерөнхийлөгч хүнсний хувьсгал гэж яриад байгаа. Энэтэй салшгүй болох зүйл. Тэгээ өнөөдөр малаж ахын салбар маань одоо нэлээд сэргэлт гаргахлаа гэхээс илүү нэг л ойлгохтой хас гарахгүй байна гэж хараад байгаа юм л да. Тийм Япон төвтэй аяа буюу дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага гэж байдаг юм л да. Тэгээ энэ байгууллагын гишүүн нэг дэлхийн одоо энэ чинь 200 гаруй улс оронд байна шүү дээ. Бараг 90 гаруй хүн энэ байгууллагын гишүүн. Тэгэхээр энэ малын нөгөө халдвар төвчөнтэй тэмцдэг гол одоо байгууллагч энэ байгууллага шүү дээ. Тэгэхээр бид социализм үеэсээ л одоо хоёр нийгэм дамжиж амьдарч байгаа хүмүүс шүү дээ бид нар. Одоо Майнитийн 50 гарч байгаа улсууд ч юм бол социалист нийгмийн үед бол одоо сургууль сурч хүмүүжээд л тэгээд энэ төлөвлөгөө зах зээлийн нийгэмд амьдарч байна. Тэгэхээр малаж ахын салбарын хамгийн чухал юм бол ирээсээ малын өвчнөд ялангуяа хвшлэгийн өвчнөд тэмцэх. Тэгээд өнөөдөр малаж ахын салбарыг харалтаа одоо дээхэн чинь бол ганц нэг сумын нэгэн хэсэгтэл шүлхээ өвчин гаргахтал бөө аян одоо харан аюул гэж үзэж байна шүү дээ. Энд чинь ягаад гэхээр ирээсээ манай шүлхийн мэтийн өвчнөр л одоо малаж ахын салбар дийлэхгүй гэвэл тэгэл дэлхийн зах зээл манай бүтээгдэхүүн гаргахад хэцүү шүү дээ. Тэгээ өвчтэй малын махыг чинь хэмтэлж байгаа үү. Хэд хэдэн ийм ажил дээр ажилласан. За их хурлын гишүүдийн дараагийн нэг асуудал бол энэ хөрөнгө оруулалтын асуудал байдаг юм л да. Тэгэхээр их хурлын гишүүн яагаад хөрөнгө мэдээд гэдгийг хүмүүс асууад байдаг юм. Тэр нэг товчхон тайлбарлаж хэлж байгаа. Жил болгоны төсвийн тухай хуулийг улсын их хурл баталдаг. Тэрнээс биш их хурлын гишүүн би энэ төсвийг тавьсан байгаа тендерийг авах хөдөд юм биш байхгүй юу? Тэгэхээр нэг өөрөө хийцсэн юм шиг нэг юу байгаа тах. Гэхдээ одоо өөрийнхөө мөнгөөр хийцсэн юм шиг. Төсвийн зөв хуралдыг бий болгох тэр сум орон нутгийг хөгжүүлэхэд бол хөрөнгө оруулалт чухал л да. Ганцхан юм л хэлээд байгаа шүү дээ. Яг тэгэхээр тэнд хүн амьдардаг учраас бид хүний хөгжлийг одоо сайхан болгохын хүний нийгмийг сайхан болгож хүмүүсээ сайхан амьдруулахын тулд тэр төсвийг чинь зөв хөрөлдөх хэрэгтэй л гэж. Яг их хурлын гишүүнээр сонгогчход нэг хоёр зүйлийг л бодож байсан юм. Ер нь би макро түвшинд ямар ажил хийх юм? За ер нь бол доод түвшинтэй ямар ажил хийх юм гэдэг ийм хоёр зүйлийг бодчихлаа л та. Тэгээ бодчихсон хоёр зүйлийн маань нэг бол эрдэм хөрөнгө оруулсан цахилгаан станц. Энэ бол одоо их олон жил тэзүүн Япончууд тэзүүг нь хийчихсэн их олон жил болсон асуудал.
сайхан бэлгийн засгийн газрын үед манай Бямцлагт гишүүн төслийн нэгжийг бол байгуулж өгсөн байдаг. Эрдэмтэн гэсэн захирах станц. Энэ бол бас нэг дэвшлэлтэй. За тэгээ хөрсөхийн засгийн газрын үед бол энэ төслийг их хурл засгийн газрын хэмжээнд ярьж байж засгийн газрын төвшөнд одоо баталсан энэ төсөл. Зөвхөн өнөөдөр энэ төсөл явчих юм бол баруун таван аймаг байтугай Монгол улсын эдийн засгийн баталгаа болж өгөх хэмжээний ийм л том төсөлтөө. Энд чинь баруун таван аймгийн хангаа зогсохгүй төвийн систем дээр ч илүүдээр ч хүчийг нийлүүлэх боломжтой шүү дээ. Жилдээ энэ чинь 350 орчим сая киловатт-цаг эрчим хүч үйлдвэрлэнэ гэдэг чинь зөв баруун аймаг бол эхлэх 200 сая киловатт-цаг эрчим хүч хэрэглээтэй байж байгаа шүү дээ. Тэгэхээр улсын хөгжлийг том зургаар харахад ер нь эрчим хүч цахилгаан зам харгуу байх үгээр ер нь улс хөгжих гэж байхгүй л дээ. Дэд үтцсэн. Дэд үтцэгчээрээс л ганц хөгжих амин сонсон дэд үтцлээ. Ер нь Эрдэнэтийн засгийн газар байгуулахдаа 2016 онд Эрдэнэтийн засгийн газар байгуулахдаа миний хамгийн их хэлж шахаж байсан төсөлтөө. Тэгээ харамсалтай нь бол энэ засгийн газрынхан бол үнэхээр одоо явуулах боломжгүй байсан баг. Тэгээ хөрсөгийн засгийн газар байгуулахдаа одоо ганцхан миний тавьсан ганц хүсэл энэ л дээ. Хөрсөх даргаыг хэрэнхий сайд болохтан за та Эрдэнэт госон захиргааны станцын төслийг явуулж чадахгүй гэж л би асуусан. Чадна л гэсэн. За тэгвэл нэг байгуулж хамтарч ажиллана гэдэг нэг ийм л нэг улс төрийн жаахан асуудал явчихсан юм байна. За дараагийн асуудал бол энэ хүний эрүүл мэндтэй холбоотой. Хавтан аймгийн төвийн бүсийн эмчилгээний төв. Энэ чинь манай аймгийн бүсийн эмчилгээний төв чинь одоо баруун таван аймгийг хамарсан хариуцах хэрэгтэй гэдэг байгаа. Хариуцж байгаа шүү дээ. Хариуцж байгаа. Тэгэхээр энэ бүсчилсан хөгжил гэдэг юм ярихаарч гарцаагүй л бид ийм макро төвшөндөл томоохон ядаж нэг таван аймгийг хариуцсан салбартаар одоо хөрөнгө хийх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ Батцогт гишүүнийг 2012-аас 16 онд ажиллаж байхад энэ Бэлгийн төсөл гэж тийм төслийг эхлүүлсэн юм байна лээ. Санаачилж. Энд чинь бас одоо санаа ицэнтэй шүү дээ. Одоо бид тэгэхээр чинь одоо тэр батнасан биеийн санаачлаад эхлүүлээд ийм явуулчихсан гэж хэлж болохгүй шүү дээ. Гэхдээ зүгээр одоо төслийг эхлүүлээд нэг тэзүү зураг маягийн хөрөнгө оруулалтын шийдээд явсан. Тэгээ энэ төсөл бол зогсчихсан байсан. Энэ төсөл ямар өчтөй төсөл вэ гэхээр Ирээсэд бүсийн ажиллагааны эмчилгээний төв дээр нэг 102 төрлийн багш тоног төхөөрөмжийг л холдож зээлээр авч өгөх нэмэлт төсөл шүү дээ. Материалын баазыг сайжруулах. Ер нь материалын бааз гэхээс илүү нэг онцлогын эмчилгээнд ер нь бол эмчилгээ хийхэд хамгийн түрүүнд онцлог хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ онцлогоо хийгээд одоо хүүхэн онцлогоо хийхэд тулд нөгөө баруун таван аймгийг хариуцсан том эмнэлэг юм чинь тодорхой хэмжээний сайн орчин үеийн одоо технологичсон материал бацтай байх хэрэгтэй байхгүй юу. Тэгээ энэ төсөл бол хэрэгжсэн. Энэ төслийг мөн л баруун таван аймгийн их хурлын гишүүдийг одоо лоббидж гэх юм хайшийн зүгээр одоо Шимбай Нарантай гишүүн, Арцнаа Нарантай гишүүн нэрэн төртөл ороод гар хэсэг зурвалжл байсан л та. Лобби болов байгуулж та бүхэн нэг бас дэмжиж өгч байгаа ч. Тэр манай гоолтой завхны их хурлын гишүүд хэлж л байсан л та. Танай аймагт очиж эмчлүүлнэ гэж байхгүй шүү дээ гэж. Та нар удахгүй очно. Тэгээ саяхан нэг хоёрч ихийн хүндрэлийн тухай асуудал бас хавтад болоод тахлаа л да. Өвчин зовлон хэцүү шүү дээ. Тэгээд харин тэр бүсийн эмчилгээний төвийн эмчнэр ярьж байна л да. Над руу ярьж байна л танд их баярлсан шүү. Ер нь энэ аппаратууд байхгүй байсан бол ер нь бол хүний амар сэтгэх гэдэг асуудал бас энэ хүнд байсан шүү гэж. Тэгэхээр өгөөж өгöd байгаа юм болов уу гэж. Эргээд харахад. Тий. Тэгээд энэ төслийн үргэлжил бас нэг 40 орчим тэрбум төгрөгийн ажил одоо үргэлжлээд явах ёстой юм байна. Тэр саран гэрэл их хурлын гишүүнийг эрүүл мэндийн сайд байхад нь бас миний үе хөсөлж байж Азийн хөгжлийн банкны санхүүжилтөд тавьсан. Тэр манай аймгийн одоо эмнэлэгчин жаахан таар утрах шүү дээ. Ер нь хуучирсан. Өвөлдөө тэгэл одоо эсгийн хотолтой өстэй дээлтэй хэвддэг. Тэгэхээр энэ байдлыг бас сайжруулъя. Дээр нь нэмж орчин үеийн бас онцлогын эмчилгээний бас нэгэн хэдэн аппарат тамаагаар консулт авах хэрэгтэй. Тэрнийг авах хэрэгтэй гэдэг энэ эрчимжээ авах хэрэгтэй гэдэг энэ хоёр ажлыг бол
ер нь бол томоохон хэмжээнд хийх одоо таван хэмжээнд хийх ажил байна гэж бодчихлоо. Байрлахын байгууламж өргөдөхөөс шаардлага байгаа. Саяхан энэ эдийн засгийн хөгжлийн сайд Хөрлөбаатар сайд Увс аймагт тэр төслийн ажлыг эхлүүлнэ гэдэг нийлтийг хийж байна л дээ. Увс аймагт. Яг тэр төсөл Ховд аймагт хэрэгжиж байна. Уг нь бол Азийн хөгжлийн банкныхан ямар санал тавьж орж ирсэн гэхээр Улаанбаатар хотын иргэдийн одоо ялангуяа энэ гэр хорооллын зах зээн амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, эрүүл мэндийг сайжруулах төсөл гэж оруулж ирсэн юм байна. Би өөрөө төсвийн байгууллаганд бас 4 жил ажилладаг л да. Тэгээ манай төсвийн байгууллаганд орж ирэхээр бид нэр Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндийн асуудал болж байгаа. Гэхдээ аслагдсан манай Ховд аймаг мэтийн одоо Ховд Увс мэтийн аймагуудын эрүүл мэндийн асуудал үнэхээр хэцүү байна. Тэрийн болгон 2000 км, 1800 км-ийн цаанаас энд ирээд маншихад ороод буцаад авчих хэцүү шүү дээ. Тэгэхээр ийм асуудлыг тавиад л явуулсан төсөл би зүгээр энэ 2 дугаар эмнэлгийн дараагаар их олон жил ажилласан баясгалан даргаыг тэр төслийг ахалж яах гэж сонссон. Тэгээд Ховдын боотын нөхдүүд бас 3-4 жилийн өмнөөс л би шахаад байгаа. Та нар энэ төслийг явуулах ёстой шүү. Энэ бол угаасаа Азийн хөгжлийн банкныхан бол доброог өгчихсөн. Зөвшөөрөл өгчихсөн төсөл шүү гэдэг ийм л зүйл. За тэгээ дараагийн асуудал бол нэг сонгогдсон тойрогт хөрвөлтэй асуудал байгаа мэдээж. За ер нь бол миний сонгогдсон тойргийн сумдууд бол ер нь жигдхэн хөрвөлт авсан доо. Тэгээ тэрийн болгоныг одоо тоочод байх нь хаашийн. Нэлээ цаг орох байлгүй. Ер нь бол гол ингээд нэг үр дүнтэй эргээд бас нэг тухайн бүс нутаг арт иргэдийн амьдралд нэг ингээд нэг хамгийн эренбэлэхэд ингээд нэгээр чухал асуудлууд бол эдгээр гэж харж болох уу? Дахиад өөр орхигдсон зүйл байна уу? За яг жишээ нь мөнх хархан сум дуудсан байдал байсан л да. Тэгээд энэ хоёр сум бол ер нь бол яг тэ манай улс төр бол улс төр шүү дээ. Ер нь миний тойргийн сумдуудын бүтээн байгуулалтын ажил хөгжил бол ер нь жаахан тиймэрхүү л байсан шүү дээ. Та бүхэн мэдчихэл байгаа. Одоо яриач тэр сумдууд за манай гişээрээ хэтрүүлж хэлж яах гэж хэлэхгүй байна. Шэртэн мөрөн сумч гэдэг юм, Ховд сумч гэдэг юм. Жишээ нь мөнх хархан сум бол аймгийн төвөөс нэлээд аслагдсан. Зам аргуу их муутай. Манай Уранхай эстангууд амьдардаг. За ийм л сум л та. Тэгэхээр энэ суманд хүн амьдраад байгаа юм чинь энэ сумын хөгжлийг бол их хурлын гишүүд бодож авах болохгүй л дээ. За гэтэл очиод одоо их олон байшин бариад энэ сумыг сайхан хөгжүүлчихье гэхээр ядад сумынхан байрлаж байгаа газар зүйн байшин хэцүү шүү дээ. Нэг 5 байшин барих юм бол тэр суманд ирнэ дахиж 90 байшин барих орон зайг үлдэхэр хүш ахгүй ийм л газар амьдарч байгаа. Тэгэхээр энд яасан гэхээр бид нар шинэ стандарт гаргаж байгаа. Чин сумын соёлын төв спортын зал юу хоёрын цогцлуур хоёрын нэг байшингаар шийдэж хоёр талд нэг талдаа соёлын төвтэй нэг талдаа спортын залтай их мэтийн л одоо шийдэж явсан асуудал бий л дээ. Тэгээ харьцангуй яг 2016-аас 2020 онд зөв миний ажилласан тойргийн сумдын бүтээн байгуулалтыг бол нэлээд чамбаа бүтээн байгуулалт хийгдсэн гэж би өөрөө бодож байна. За тэр амьдарч байгаа ард түмэн бол надаас илүү л хэлэх баг. Тэгээ ийм зөвлөдүүдийг хийсэн. Ер нь бол яг уу бид арт явсгалын 100 жилийн хойд тэмдэглэсэн одоо ус орно шүү дээ. Тэгэхээр одоо 100 гаруй жил бид нэр оршин тогтноод одоо арт явсгалыг 100 гаруй жил болчихлоо. Тэгэхээр бидний модон жарлын бие засаад амар бол байх юм л да. Тэгэхээр энэ асуудлыг бид нар болгон сум дээр бас нэлээд одоо бас хэлийн сум юм олон ч хүн болгон сумыг ер нь бол дээд үсгийн асуудлыг зохицоор шийдсэн байна шүү дээ. Тэгээд тэрнийг цаашаа ажиллуулад аваа явах дараагийн хүмүүст хэрэгтэй болгоос биш. Тэг хүний хийсэн ажлыг одоо сайн муу байна гэж шүмжлэх нааш. Бүсчилсэн хөгжлийн хувьд манай улс ер нь ямар бүсний хэрхэн яаж одоо альс одоо эдийн засгийнхаа салбар дээр төлөвлөгөө хөгжүүл одоо хөгжилд арай жоохон төхөм хүрэх гээд байна гэж та харж байна. Нийлэн одоо баруун аймагуд одоо баруун бүсийн хувьд яг зөвхөн сонгуулийн тогтолцооны хувьд бол энэ жилийн хувьд яг нь бусчилсан хөгжлөө бодож томсгосон тойрог болгож яана гэж яриад байгаа шүү дээ. За зөвхөн ихтэй яол бол. Зөвхөн бид бас арт түмний талаас сууж л байсан. Хөгжилдөө яг хүрч чадах юм уу энэ чи бас нэг эргээд нэг. Тий. Би зүгээр өгнийхээ хүнд хэллээ шүү дээ. Хурлын гишүүн болчиход ямар ажил хийвэл дээр юм бэ гэж
зөвхөн хавд аймаг л бодож ажиллаа миний ажил. Гэхдээ манай хавд аймаг чинь баруун бүсийн тулгуур төв юм чинь ятгнаа л одоо боотын эмнэлэг нь орчин үеийн тоног төхөөрөмжтэй хэвтэ эмчлүүлэхэд таатай материалын базаар хангагдсан дараагийн асуудал нь бол боловсон хүчнүүд нь бол үнэхээр одоо чадвартай мундаг чадвартай юм л байх ёстой гэж мөрөөдөж л энэ ажлыг хийж л явсан л та. Тэс одоо сонгуулийн оноо авчих маягаар Эрдэнэ мөргийн усан цахилгаан станцыг явуулчих гэж бодоагүй л дээ. Эрдэнэ мөргийн усан цахилгаан станц одоо гэдэг бол яг л энэ бүссэн хөгжлийн гол амин сүнсэн шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид нар зүгээр харанхуй орчинд хөгжинэ гэж ярих юм бол тэрэн шиг бодлоо байхгүй шүү дээ. Тэгэхээр зүгээр бүсчилж улс орноо хөгжүүлнэ гэдэг нь бол зөв байна. Тэрнийг бол бий хаашаадаг юм. Тэр бол зөв. Зөв ингээд бүсчлээд ирэх юм бол яг жоохон макро төвшөнд юм хардаг. За бид нэг мэдээж аймаг сумаас их хурлын гишүүнээр гарч байгаа хүн чинь аймаг сумал батсан шүү дээ. Нөгөө баг яах вэ? За энэ чи багийн нөхдүүдийн санал аавна гэж хэлэх нь хайшаа юм одоо тэгтэл за энэ баг дээр одоо авч яаж гарах баг одоо мэдээж шүү дээ. Тэр гол аймаг сумаас тэр юм чинь тэгтэл баг дээр хүн амьдарч байгаа юм чинь бид багийн хөгжлийг батгах хэрэгтэй л гэж ингэж боддог л доо. Жишээ нь одоо дууцсан дээр нэг соёлын төв тавьчихад л одоо би туусны ажлыг хөгжлөөс л дээ. Эрдэнэ бүрэн сумн дээр одоо нэг спортын заал тавьчихад л туусны ажлаа. За одоо гоё сайн барих ёстой шүү та нар гэдэл ингээл хэл амгийгээд тэр бол яг үнэндээ бол Эрдэнэ бүрэн сумын хөөгтүүд тэр спортын зөв хүмүүжлэлтэй тэгээд бие бэлтрийн их сайхан хүмүүжлэлтэй байхын тулд бол тэрнийг хийж өгч яана л гэж бодж хийж байгаа юм л да. Яг тэгэхээр тэр миний хэлээд байдаг тэр байхгүй. Нэгэн л хүн амьдарч байгаа бол бид нэр хүний хөгжлийг хийж болохгүй гэж. Тэгээ хүний хөгжил чинь бүтээн Монголд салшгүй болбот л доо. Ялангуяа нэг манайх энэ өргөө удам нутагта Монгол орнд бас нэг том зовлон байгаад байгаа юм. Энэ суурьшмал газар руугаа одоо ингэж их шахаж ингэж одоо шигж амьдрах юм бол их төвхтөө шүү дээ. Чинь Улаанбаатарыг харалтаа бид нар 300 мянган хүнээр л төлөвсөн хот шүү дээ. Тэгээд одоо албан бостойгоор сая 700 мянган хүнээр амьдарч байна шүү дээ бид нар. Тэгэхээр тэр аслагдсан сумуудын хөгжлийг л бид нар авч үзэхгүй л орхиод байх юм бол за тэгээд аймгийн төв рүүгээ шилжинэ. За аймгийн төвөөс Улаанбаатар руу шилжинэ шүү дээ. За тэгээд энэ дээрээ л ажилдаа ажиллав. Уг нь бол тэр нутгийн эзэн тэр сумын тэр багийн батал байхгүй юу? Тэгэхээр батыг л бид нар тэнд нь ажилдаа орлохдоо ятгана мал малдаг бол тэр одоо хүний амьдралыг сайжруулах бодлогыг л хийж өгөх ёстой юм байна. Мэдээж орчин үеийн энэ нийгмийн дэвшлээс боцроож огт болохгүй шүү дээ. Огт болохгүй. Би бол ялангуяа манай одоо казахууд монголч хоёр л үндэстэн байна шүү дээ монгол казах. Казах хүмүүсийг би ер нь хилтгэлтэй. Маш өндөр болох хэрэгтэй энэ хүмүүсийг. Ер нь бол боловсрал гэдэг бол хамгийн чухал юм байхгүй юу? Тэгээд эрүүл байж хэрэгтэй. За дээр нь ажлын байртай тогтмол орлоготой байх юм бол нөгөө л аз жаргалтай Монгол улс гэдэг чинь бий болно шүү дээ. Тэг ийм юм руу л одоо яваад л байгаа юм л та. Уг нь бол алхаад байна. Үнэхээр бас болохгүй юм байна. Улс орны чинь эдийн засгийн нөхцөл байдал тийм таатай биш байна. Нэг их одоо халиг цалигс их Монгол алга. Ихэнх одоо стратегийн гэж болох. Би 2 дахь Эрдэнэт 3 дахь Эрдэнэт гэдэг хотыг бий болоосоо гэж бодож байгаа. Манай хавд аймагт бас нэг тийм том стратеги бүхий уул уурхай нэгдээд тэгээ Эрдэнэт хот шиг одоо ингээд хэдэн мянган хүнийг ажилтаа болгоод сайхан амтруулдаг тийм ус үйлдвэр байхад бол одоо тэр чинь сайхан амтрын шүү дээ. Тэцээс хүний амьдралын одоо чанарыг л дээшлүүлэхээр бид нар хөгжил яриад ирэхгүй шүү. Сая чинь бид нар тэгэл одоо нэг Эрдэнэс 5-7 хувьцааны мөнгө гэл тараалаа. Тэгэл Эрдэнэ мөрөнгө усан цахилгаан станц барихтай нэг мөнгө гэл дараачлаа л да. Хэд юм бэ Эрдэнэ бүрний усан цахилгаан станцын одоо нийт төсөвч байгаа? Ер нь бол яг нэг 280 орчим сая доллар л гэж байгаа шүү. Тэгэхээр нэг 300 сая доллараар л бид нэр ядаж нэг эхний ээлжинд нэг усан цахилгаан станц бариад 5 аймаг хангацчихтай энэ л юм хийх л ёстой. Сая тэгээд тэр тараасан мөнгийг бас ингээд энэ бүтээн байгуулалт руу яагаар оруулж байгаа. Гэхдээ одоо тэгээд чивтээр бол зөвшөөрөх байх. Тэгэхээр чивтээрээ цааш хүмүүс зөвшөөрөх нүггүй юу гэдэг асуулт байна. Тэгээд цааш хүмүүс шийдвэр гаргаж байгаа. Төрийн ажил хийж яхад хэцүү л дээ. Тэгээд тараачаар тараалаа гэж одоо шүүмжлэн. Тэг өгөхгүй болохоор та нар юу ч өгсөнгөө гэж одоо ингээд бослох тэмцэл шүүмжлэн. Их төгтөлд.
Гэтэ бас түр энэ тараас иймэрхүү мөнгөөр тэр эдийн засгийн чухал юм ингээ барьчих боломжтой юм бол энэ чинь ерөөсөө шийдвэр гаргалт буюу эрен бэлэгдэл юм биш үү? Ер нь бол ингээд хүмүүс чинь ингээд нөгөө чи карманда мөнгөгүй явна л гэдэг бол чи худалдаа авалт гэхгүй л гэсэн үг. Тэгэхээр өндөр настай намдаг карманда мөнгөгүй явна гэдэг бол тэр хүн худалдаа авалт гэхгүй л гэсэн. Худалдаа авалт хийхгүй бол эдийн засгийн чинь цус ирээсээ сэлбэгдэхгүй шүү дээ. Эдийн засгийн эргэлтэнд сэлбсэн гэж ойлгож байна. Эдийн засгийн эргэлтийг чинь ингэж оруулдаг л да. Ер нь бол бас олон улсын одоо улс орнуудын практик жишээ байна шүү дээ. Чин амралтын өдрүүд яагаад байгаад байдгийг байл гэж асуудаг байхгүй юу? Тэр жирийн л асуулт би зүгээр би бол мэрэгчлээ эдийн засаг биш шүү дээ. Тэгэхээр амархаараа сарвал дэлгүүр ордог байхгүй юу? Сарвалыг ажилуулаад авал сарвал дэлгүүр орохгүй. Хадгаламжинд очиад мөнгө хийдэг. Тэгэхээр сарвуулын мөнгөийг бид нар хадгаламжинд хийлмэргүй шүү дээ бас. Эдийн засгийн эргэлтэнд оруулмаар байна шүү дээ. Чиний худалдаж авсан тэр мөнгө чинь бидний эдийн засгийг тэтгэж идэх юм байхгүй юу? Тэр чинь үйлдвэрлэгчдэд ашигтай, худалдаачдад ашигтай, бүх юмд ашигтай шүү дээ. Хэрвээ та орон сууц худалдаж авч байгаа бол бүхэл бүтэн тэр орон сууцыг худалдаж авч байгаа, хаалга хийж байгаа, үйлдвэрт ашигтай, сонгох хийж байгаа, үйлдвэрт ашигтай, обоо хийж байгаа, үйлдвэрт ашигтай. Тэр худалдаачд ашигтай. Ингэж эдийн засгаа бид нар сэлбэж ажил ер нь бол эдийн засгийн цус сэлбэлт гэдэг юм чинь ингэж л явуулдаг л да. Тэрнээс биш хүн болгон ирээсээ тэгэл нэг нормтой хоол иччихэл гэртээ суугаад байх юм бол наад эдийн засгийн хөшин байдалд ер нь бол манай эдийн засаг хөшин байдалд ордог л доо. Нэг 2-3 цикл байдаг юм байна. Улсын баяр цагаансаар за энэ малчтын хувьд бол ялангуяа ноолор хавар ноолор намар махны үе. Тэгэхээр тэр үеэр чинь нэг мөнгөний эргэл сайжирдаг байхгүй юу? Тэгэхээр мөнгөний эргэл сайжирна гэдэг чинь эдийн засаг чинь маш том цус сэлбэж байна л гэсэн. Хамгийн гол нь одоо жишээ нь та тэр яг энэ махны үйлдвэр дээр л ярьсан гэж сууж шүү дээ. Одоо энэ махны үйлдвэр гэхэд ингээд төвийн цэвэр бохор толгогдсон. Нэг га орчим газар дээр баригдсан 3000 орчим метр квадрат байшинтай орчин үеийн бүх технологиг энд оруулж ирсэн. Нэг 500 тонны зөртэй махны үйлдвэр шүү дээ. Тэгээ одоо ингээд нэг 6 жил орчим бид 100% ашиглаж чадахгүй ингээд байж шүү дээ. Яагаад ашиглаж чадахгүй? За бид ковидын үед харсан. Ковидын 2 жил бол отор брэнд гээд хям бүтээгдэхүүн илгэний ногш. Нэгэд хийлээ. Ковидын үед ч нөгөө гадаадаас бүтээгдэхүүн орж ирэх аргагүй болчихсон учраас худалдаа авалт бол нэлээд сайн байсан. За тэгээд ковидын дэглэм цослогдсон. За тэгээд манай махны үйлдвэрийн ялангуяа тэр хүнсний үйлдвэр талынх нь ажил зогссон. Нөгөө сарвал одоо Германыг хямдж байна. Оросын хямдж байна. За Германы илгэний нух шидэж байна. За ингээд л одоо манайх ч эргээсээ худалдаа авагч цөөхөнтэй мөртлөө маш их өргөн хэрэглээний барааны сонголттой улс орн байхгүй юу? Чи сая одоо би Орос руу яваад ирлээ. Оросд бол ерөөсөө гадаадын брэнд байхгүй, Кола бол байхгүй, KFC байхгүй, McDonald's байхгүй, Starbucks байхгүй. Монгол улсад ирээсээ дэлхийн улс өнцөг орноос орж ирдэг хүнсний бүтээгдэхүүн гэж байхгүй шүү. Үнэтэй өнгөл гэдэг л асуудал байна. Тэгсэн мөртлөө үндэсний үйлдвэрлэл гэхээр за бид бол сарвал гэдэг хүнийг тэгж хэлэхгүй л байна л да. За наатахаас яах вэ? Энэ Германыхыг авч, энэ Польшийг авч, энэ Оросыг авч. За тэгээд үйлдвэрлэгч гэж хэлээд бид нар баахан том үйлдвэр орчихсон байдаг. Бидний бүтээгдэхүүн хүрэлцэхгүй байхгүй. Хэрэглэж байгаа. Тэг яах юм одоо өссөн өсөөгөл бид нар сул зогсоосоор харахгүй ч тарж байгаа. Чамгуудад энэ намар эсвэл намар тэртээ тэргүй манайх намар одоо малын боо гэх юм шүү дээ малчд. За тэгэхээр одоо өссөн өсөөгөө бид нар 500 тонны зөөртэй юм чинь мах авч хийдэг. За тэгэл одоо энэ чэнжүүдээс гэж хэлэх юм юу гэж хэлхий. Тэр одоо тэгэл том мах оруулж ирсэн улсуудаас махыг аваад хадгалдаг. Өөлжингөө хадгалж аваад 1000 төгрөг нэмэл зардаг. За 1000 төгрөгийн чинь 500 төгрөг нь нөгөө 500 тонны зөөр ажиллаж байгаа тэрний тогны мөнгө 100-200 сая төгрөг гарна. За тэнтэй өгч байгаа. Ирээсээ үндэсний үйлдвэр гэдэг юм хөгжихгүй гэдэг юм чи ингээд яг бодтойгоор харагдаад бодтойгоор нь
Зовлон намсаа сууж байгаа хүмүүс чинь бид нар орсон байна шүү дээ. Тэгэхээр ямар хүсэл бидэнд л байгаа юм гэхээр бид тэгэхээр энэ хадгалж байгаа махаа бид нар савлаад орс гэдэг зармаар байгаа байхгүй. Буцаагаад гадаг. Гадагш. Дотоод энэ. Тэртээ тэргүй болд саруул хоёр. Өвлөж хийчдэг хоёр. Тийм. За махаахгүй. Бид нар сайхан одоо пакетлаа зарна зөндөө үйлдвэр шүү дээ. 100 гаруй үйлдвэр шүү дээ махны. Улсын хэмжээнд. Улсын хэмжээнд. Үйлдвэр байхгүй ш байна. Барьцсан хүн одоо энэ сууж шүү дээ. А гэтэл бид нар дотоод зах зээл маань ийм жижигхэн зах зээл учраас бид нар энэ агуу том зах зээл рүү алхамаар шүү дээ. Тэгээ урдаас юу гэж хэлдэг вэ? Малын өвчин чинь малчин халдвартай өвчнөд. Танаа түүх юм ах авахгүй л гэдэг. Манай боловсруулсны. За боловсруулаа гаргая гэхээр үнэтэй байна. Танаа бүтээгдэхүүн олон улсын стандарт таарахгүй. Чанарын хувьд тэгж байгаа мó эсвэл үнийн хувьд тэгж байгаа мó? Гэхдээ ер нь бол яг одоо тэгээд өнөөдөр өхрийн цулмах 17 мянган байна шүү дээ. Тийм. За энэгээр чинь бүтээгдэхүүн хийгээ гаргахаар өртөг шинхээр 32 мянган байна шүү дээ. Тийм. Тэгэхэд дэлхийн зах зээл чинь тийм л байхгүй юу? За дээр нь ялангуяа манай Орос хятад бол гахааны аж ахуй, дахианы аж ахуй. Олон улсын стандарт тааруулж онцгой сонирхолжуулж чадчих шүү дээ. Ковидын 3 жилд хятад яасан? Хятад дотооддоо л хөгжчихлөө шүү дээ. Дотооддоо хөгжчихлээ. Маш сайн бодлого гэдэг чинь тэр л байхгүй юу? Тэгээд одоо бид нэр яг малчид маань мах маань үнэгүй байна гэдэг. Махыг бид нар энд авч ирээд юм хийх. Дотоодын зах зээл нь жижигхэн. Гадагшаа гаргая гэхээр үнэтэд нь хоёрдугаар одоо бид болов уг нь түүхийгээр нь сайхан савлаад л гаргачихмаар байна л да. Хамаагүй тэр машиндаа савлж болж байна, зороод савлж болж байна. Тэр одоо болооны яс хүртэл бид гаргамаар л байна шүү дээ. Тэгэхээр малынхаа эрүүл мэндээр анхаарал. Энэ олон улсын шаардлага. Эрүүл мэндийг шийдэх гарц байхгүй. Яагаад энэ өвчлөлт бид өвчнгөл малын өвчнгөл болчихлоо. Тэгэл болов. Өвчлөлийг малын өвчнгөл болох ш харин ч эсэргээрээ бид нар чинь шүлхээ гэдэг өвчнийг чинь 50-д очлоо шүү дээ. Бараг миний ойлгосноор сум байгууллагын дээр гарч байгаа юм яаж. жилөөр. Тэгэхээр ч харин тэр энэ гарах ёсгүй байх. Тэгээ малын амтны эрүүл мэндийн тухай хуулийн дээр ажиллахад бид нар биокомбинатын төрийн эмчит компани байсныг хөдөөж байгаа яамд нь харьяал болдог гэсэн шүү дээ. Одоо энд вакцины хийцгээе. Малааж байгаа эрдэмшилгээний хүрээлэнгээд мэрэгжлийн байгууллага байгаа. Малааж байгаа эрдэмшилгээний хүрээлэн боловсролын яамд байгаа. Тэрний хуулийн дээр нь бид нар хөдөөж байгаа яамраа өгсөн шүү дээ. Одоо хүртэл шилжээг байгаа. Боловсролын яам бага дунд боловсрол, дээд боловсрол, академик боловсролоо дийлэхгүй очиж мэрэгжлийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг хотлаа. Тэгээд энэ салбарын бодлого алдагдана гэдэг чирээсээ ингэж алдагддаг болохоос биш. Тэгээд салбарт ажиллаж байгаа хүмүүс нь муу ажилладаг гэж чирээс хэлж болохгүй шүү дээ. Тэгээд ийм одоо зас сайжруулах зүйлүүд бас нэлээд их л байна л. Таны нэг улсын ихэрлийн гишүүн байхдаа жидүүгээс зээл аваад одоо таны яриад байгаа саяны энэ үйлдвэрийг барьчлаа гэдэг нь шүү дээ. Тэгээд энэ яг ямар учиртай яасан? Яг зүгээр хатуухан хэлэх нь хаашаа юм. Зүгээр жидүү гэдэг асуудлыг бол ер нь зохион байгуулалтаар гарч ирсэн байх гэж боддог юм. За яг одоо жидүү жижиг болгоол гэж ярьдаг юм л да. Тэгээ миний одоо ямараар болгох гэх үү. Энэ үйлдвэрийг барьж яхад нэг 950 сая төгрөг. Одоо бид нэг 2 тэрбум төгрөг гээл өсөлтөйгөө 2-3 жил болсон. Тэгээ 950 сая төгрөг шийдэж өгсөн. Тэгээд буцаагаад л нөгөөдх нь баг үйлдвэр барьж дуусах багтал төлсөлтөө бид нар. Ягаад тэгэхээр би төрийн өндөр албан тушаалтай учраас надыг аваад өгчлөө гэж хардсан байхгүй. Шалгасан. Илүү дотоо ямар ч асуудал гараагүй. Тэр мөнгнөөс бид нэрээс буруу зарцуулт хийгээгүй. Аваад нэг сар болоогүй буцаагаад дахиад татсан шүү. Төлцсөн үү? Төлцсөн, буцаагаад төлцсөн. Жинхэнэ хулгай хийсэн хүмүүс чинь харин жидүүгээр нэг удаа амиа хацгаад өнгөрөөцсөн юм биш үү гэсэн тийм бодол натараад байдаг байхгүй. Жидүүгийн тэр асуудал бол зохион байгуулалтын асуудал байсан шүү. Зөвхөн надад ихэд өдөрт 100 гаруй дуудлага 200-300 мессеж ирчихсэн шүү миний утсан дээр. Юу гэсэн дуудлага мессеж ирв? Ер нь бол дуудлагыг авахар чи өгөхөөрэ чи төрийн мөнгө идсэн шүү. Чам шиг булгаач байхгүй шүү гэдэг ийм үг ярьдаг. Ирж байгаа мессежнэрээс дандаа л нэг муу муухагаар хэлсэн тийм мессеж ирдэг ийм л байсан. Өөр дугаараас. Өөр дугаараас.
Тэгэхээр би энэ хэрнээр нэлээд том зохион байгуулалтаар энэ асуудлыг гаргаж ирсэн юм байна гэж. Жидүүгийн асуудлыг гаргаж ирсэн бол зөвхөн асуудал шүү дээ. Зөвхөн асуудал. Үнэхээр манивтын үйлдвэр ярьж байгаа улсууд чинь хэлмэгдсэн байхгүй гэдэг чинь. Тэгээ одоо яах вэ? Тэгээ хэлмэгдлээгээд ямар зархалтад явах газар байгаа шүү. Тэгээд зүгээр буруу зүрх зарцуулсан зүйлүүд бол байхах. Аваад зэйлээ буруу зүрх зарцуулсан хүмүүс аа. Ер нь гэхдээ одоо зүгээр улс төр бизнес гэдэг ингээд холилдоод нэг 1992 оноос хойш энэ нэг 30 жил одоо 32 3 жил бид нар энэ тогоонд явж байна шүү дээ. Ер нь барьцаа хөрөнгө тавихгүйгээр шаардлага авахгүй зээл авах гэдэг асуудал байхгүй шүү дээ. Тэг нь ямар ч асуудал. Банкн дээр ч гэсэн зээл авах гэхээр таны одоо жилийн одоо орлого тэдөө юм байна. Тэгэхээр танд эдэн өрөөний зээл гарах боломжтой юм л гэдэг. Тэр банкны ийм бизнес хийж гэнэ гэл. Тэр шаардлага чинь зөв шүү дээ. Банк мөнгө алдна гэдэг чинь биш шүү дээ. Батнасангийн хадгалуулсан хадгалт. Би энэ насандаа хадгаламжтай байж зүг юм л дээ. Гэхдээ миний хадгалуулсан мөнгийг чамд хүүлж байгаа шүү дээ банк чинь. Тэр миний мөнгийг алдахын тулд чам шалгуур тавих нь зөв шүү дээ. Гэхдээ тийм зарчмаар бид нар бизнес хийгээл яваад ирсэн шүү дээ. Жишээ нь одоо жидүүгийн зээлийг авахд бид нар бол хамгийн том барьцааг тавьчихсан шүү дээ. Нэг 950 саяын барьцааг чинь бид нар 3 тэрбумынхаа юутай үнэлгээтэй хөрөнгө тавьж байгаа л авсан шүү дээ. Тэг юу нь буруу байгаа аваад энэ үйлдвэрт нэг за 950 сая за тэрбум төгрөг авлаа гэж бодъё л да. За жидүүгийн зээл тэрбум төгрөг авах юм бол жилдээ бид нар болов шүү дээ. 30 сая төгрөгийн хөтөлнө мөн үү? За тэгтэл одоо за жидүүгийн зээл та ингээд авчихжээ. Улс төрд нөлөө та улс төрч болсон учраас жидүүгийн зээл авах эрх байхгүй гэсэн. Хууль байна уу гэхээр бас байхгүй. Байхгүй шүү дээ. Байсан бол юу гэж өгдөг юм тэр чинь. Анханасаа. За ингээд манад миний ч нэр дээр юм биш л да. Top point тэгээд миний хамгийн баг дүүгийн нэр дээр. За ингээд та буруутаа гэдэг ингээд явчих. За гэтэл яаж яах гэхээр бид нар за 1 тэрбум төгрөг авлаа жилдээ 30 сая төгрөг төлөх юм бол одоо энэ үйл төртөл хэрэгтэй байхгүй юу? Бид илүү хөөнийхөө мөнгийг бид нар хөрөнгө оруулалт хийн шүү дээ. За гэтэл бид нар жидүүгийн зээлээ төлчихэд хаанаас очиргол нөгөө л авдаг хаан банкнаас очиж авах шүү дээ. Хаан банк байгаад зээл өгч байгаа байхгүй юу? Тэгэхээр жилд 30 сая төгрөгийн хөө төлдөг нөгөө энэ отор гэдэг энэ үйлдвэр жилдээ хэдэн төгрөг төлөх вөхөр 200 сая төгрөг төлнө шүү дээ. Зээлэндээ. За ойлгомжтой. За энэ үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн нийт чинь дарамт хэн дээр очдог вэ? Эцэс хэрэглэгчдэр очно. Мөн үү? Яруу үнэтэй болж байгаа бүтээгдэхүүн. Мэдээж шүү дээ. Би банкнд 200 сая төгрөг төлчих юм чинь. Ингээд л ерөөсөө шат болгон дээр ингээл 20 саад яваад байдаг. Гадаа зах зээл рүү гараа гэхээр байж байгаа салбарынхан одоо манай байж байгаа стандартын хангахгүй стандарт хангахгүй мал нь өвчнөд гэдэг ингээд ямар ч гарцгүй болоод одоо бид нэг ингээл ажилтгаа сууж шүү дээ. Өөний энэ үйлдвэрийг ажиллуулаад байвал нэг 200 хүн цалинжуулаад ажиллавал тэгэнтэй л хэрэгтэй. Таны гишүүн байсан байгаагүй тэр үйлдвэр ажиллаж ирсэн юм эхлүүлэх гээд ингээд бизнес эхлээд явж ирсэн. Эхлээд яваад 2 жил болж ирсэн. Гай болоод яг гишүүн байх үед нь зээл. За гишүүн зээл нь яах вэ? Нөгөө эхлээд бид нар өөрийн хөрөнгөөр л явахгүй юу? Тэгээ хөрөнгө нь болохоо байхаар л бид нар чинь зээл авах шүү дээ. Хэрвээ би хөрөнгөтэй бол би юу гэж зээл авах вэ? Илүү хүү төлж тэнд. Гэхдээ тий илүү хүү төлж над тэмдэглэн байхгүй шүү дээ. Үнэхээр хөрөнгө нь хөрөхгүй болохоор бид нар арилжааны банкнд нэг бол санданд. За сая зэрэгцүүлээд надыг бас яриад л байх шиг байлаа тэр. Боловсролын зээлийн сан гэдэг. За бас нэг юм гаргаад ирсэн. За миний зураг мөрөг бас яваад л байна лээ. За тэр манай томоохон Канадын Торонтогийн их сургууль төгссөн юм л да. Одоо төгсчихсэн ажиллаж байна. Тэгээд Канадын Торонтогийн их сургуулийн их шалгуур өндөртөө дэлхийд 18-д ордог том сургууль байхгүй юу? Тэгээд эхний жилийн төлбөрийн одоо бид яаж игээ төлсөн юм аа. Ер нь зөвхөн илүү дутуу зардалтайгаа тэр сургуулийн зардал ба шүү дээ. Жилд 200 сая төгрөг. За уг нь бол яг бидний мөрөдөл яг нэг хүүхдээ ч гэсэн өндөр боловсролтой болох чил гэж бодож байгаа. Монгол улсын л одоо бүтээгдэхүүн эдээс шүү дээ. За тэгээд сүүлийн 3 жилийнхэн сургалтын төлбөрийн зээлийг авч байгаа бид. Тэртээ төгөө тэр дэлхийн топ 100 сургууль мөн үү? Бүх шалгуурыг хангаж байна. За юу тавьж авах вэ гэхээр би цэрэхийн одоо тэнд байрладаг 3 байранд л амьдарч байсан. Тэр байраа барьцаантай байл тэр зээлийг авч байгаа. Тэг хүүхэд нь нөгөө сургуулийн хувьд нөгөө юуны хувьд шалгуур хангацсан. Яг жилийн $27,000. Тэгээд тэр чинь боондоо аваагүй. Жил болгон $27,000-ийнхаа сургалтын төлбөрийг төлөвлөнө. Гэхдээ тэр бол зээл. Тэр зээл буцааж төлнө. Буцааж төлнө.
Уцаар төлж би 3-аараа байраа шүү. Тэгнь. Гэхдээ тэгэхгүй би чи 3-аараа байраалтчих шүү. Чи барьцаанд тэнд барьцаанд тавьчихсан байна чи. Тэгээ ийм л зүйлүүд л байгаа юм л да. Одоо тэгээд хүмүүсийг тэрийн болгоныг та нар ялгаж салгаараа гэж хэлэх бол ирэх хой бид нарт байхгүй шүү дээ. Тэгээ хүмүүсд ер нь хамгийн гол нь яах вэ? Зүгээр зөв ойлголттой байх хэрэгтэй. Тэгээ Торонтогийн их сургуулийн уул уурхай эдийн засгийг төгсөж ирсэн. Монголын нөөцний хамгийн том компанид ажилласан. Бүтэн жил ажиллалаа тэр хүүхэд сарын сая төгрөгийн зэлэнтэй л очиж ирсэн. Тэгтэл хэдэн төгрөгөөр сурч ирсэн байх вэ тэр хүүхэд. Тэгээ аргаа ороод одоо буцаад явсан. Одоо боловсролын зээлийн сангийнхан их хурлынхан шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ зээлүүдийг өтөр түргэн та нар төлөөд гаргаж өгөх хэрэгтэй. Тэгээд тэр хүүхэд одоо Канадад ажиллаж байгаа. Гэхдээ тэнд ажиллаж байгаа шалтгааны өндөрхөн цалин авч зээлэл төлөх гэж байна. А тэрнээс төрд бол үнгүй юм байхгүй шүү дээ. Үнгүй юм юу ч хэрэглэв шүү дээ бид нар чинь. Би их хурлын гишүүнээс их хурлын гишүүдийн талаар хүмүүс ойлголт муутай байдаг юм л да. Утасныг нь мөнгөийг төлж ирсэн гэж. Үгүй шүү дээ. Би 90-11-т миний утсыг бараг мэддгүй хүн байх уу. Би 90 хүн утсаар залхахаар утсаа авч байгааг үе над байхгүй шүү. 90 гишүүн байсан ч тэр гишүүн бус байсан ч тэр би утасныхаа мөнгийг бараг 20 жил оройлтолж байна. Би их хурлын гишүүн байхдаа өөрийнхөө машиныг л унжсан. Би дуудлагын машин 4 жил болох би 2 хуудаа л дуудсан. Улс төр дэр нь та яагаад орсон юм? Яагаад их хурлын гишүүн болъё гэж бодсон. Тэгээд ер нь яг ингээд өнгөц дүгнэхэд эн чинь нэг тийм эдийн засгийн хувьд хүртэх юм ингээд цалин хангамж юу бага юм бэ. Тэгээд ингээд дээр нэг юм их сөрөг нөлөөлөлттэй эргээд стресстэй юм биш үү? Яагаад энэ салбарлаа гэсэн. Гэхдээ яг сая нэг миний сонгогч зайлшгүй настай хүн ярьж л байна л дээ над руу. Тэр одоо энэ сүүлийн үед бид нар чинь энэ Монгол улс чинь ер нь бол мэдээллийн 90 амьдарч байна шүү дээ. Одоо өргөн дэлгэр мэдээлэлтэй амьдарч байна шүү дээ бид нар чинь. Одоо Батнасан гэдэг нөхрийн алхаа хишгээ тэр бүх юмыг л мэдгээд амархаал байна шүү дээ. Одоо Facebook, Twitter-ээс эхлэв. Тэгэхээр тэр хүү ярьж байна л дээ. Миний хүү одоо миний бордоо чи хурлмал дэвших шаардлага байгаа юм байхгүй ч юм уу гэдэг. За яа байх гэсэн. Гэхдээ их олон тэрбум төгрөг олох юм гэж яриад байна энэ хүмүүс. Тэгээ чи чинь 4 жил болохдоо нэг 200 сая төгрөгийн л цалин авах юм байна шүү дээ. Төвлөсөн мөнгөө миний мод өгч одоо яаж нөхөх чадахгүй шүү дээ гэж. Гэхдээ үнэн л юм ярьж байна л дээ тэр. 2015 онд Монгол Ардын намаас санал тавьсан. Тэгээ би бол энэ намд их олон жил болоогүй. Тэгээ ч одоо энэ манай намынхан чирэн одоо муухан танд гэлтэй. Манай ховдынхан бол надад одоо сайхан ажиллах байгаа. Ирэх 4 жил их хурлын гишүүн ажилласан. Тэгээд яг 2 удаа дуудсан санал тавьсан. Тэгээд бодож байгаа. Дэвшээч гэдэг. Тий, дэвшээч. Ер нь бол ховдоос дэвшээч гэдэг. Тэгээд ховдоос яг дэвших нэг тэр хүмүүст нэг шалгуур нь нэлээд таалагдсан байх гэж боддог юм би. 2006 онд бид нэр Торгон нутаг клуб гэж төрийн бас байгуулсан юм. Тэгээд бид чи яг одоо би гэхэд нийслэлийн 89 сургуульд 2 жил багш хийсэн. Тэгээд багш хийж байгаа айлын том хөөхд эхнэр авчихсан хөөхдтэй за нэг байртай яг нэг багш бизнес хийж байгаа л байр орон авч эхнэр авсан хөдөлтэй би одоо тэгээд эхнэртэй болсон. Тэгээд эхнэр айлын том би айлын том тэгээд одоо багшийн цалин тухайд ямар байлаа. Тэгээд эрэхтэй хүн. Тэгээд олон дүндтэй. Тэгээд 1993 оноос эхэлж энэ бизнес руу орсон юм л дээ би. Тэгээд хувийн жижигхэн бизнес шүү дээ бид нар бизнес. Тэгээд 2005-6 оны үед бид нар Оросд нэг үеийн бараг нэг 50-60 залуучууд Оросд 8 хийжсэн юм. Тэгж хийж байхдаа бид нар ер нь зарим нь одоо мань байтал бараг одоо нэг тэр чинь 2006 он гэдэг чинь 30-аад насны залуучууд. Тэгээ нэг 25-та 30-та тийм залуучууд л байсан. Тэгээд 90 сумааг хөгжүүлээ. Нэг төрийн бас байгуулга. Илүү дотоод хэдэн төгрөг харддаг юм бол 90 сумда бүтээн багтдаг гэсэн юм. Тэгээд 2011 онд нэг хөрөнгө оруулалтын чуулган гэж Болгон сумын том чуулганы Улаанбаатарт болсон юм байна. Тэнд яг бид нар очиод өмнө нь яг жижиг сажиг ажил одоо тэгээд уулын тахилах, баяр наадам за тэгээд одоо хүмүүнлэгийн ажил мэж гэх нэг хийгээ яваад байсан. Тэгээд тэрэн дээр бид нар хашуучлаад ер нь бол яг зүгээр над байтын хүмүүс ер нь түүхийн сэдвээр нэлээд орсолтой нэлээд түүх судалсан.
Тэгээ нийгмийн чиглэлээр хүмүүнлэгийн чиглэлээр нэлээд олон ажил хийсэн. Тэгээ 90 ялангуяа хотын баруун сумуудтай бол нэлээд танигдсан л бид. Тэгээ яг тэргүүн бий байсан. Тэгээ яг бидний хийсэн ажлыг бас нэлээд ард түмэн үнэлэх болов гэж бодож намайг их хурлд дэвшиж гэдэг санал тавьсан байхаа л гэж боддог. Тэгэл одоо улс төр орсон 2016 их хурлын гишүүнээр сонгогдсон. Тийм л төгт. Энэ бол яг зүгээр үүсгэн байгуулсан компани маань ч нэлээд улсад нэлээд татвар төлдөг. Импортын компани л да бид хүнсний үйл ажиллагаанд эрхэлж байсан. За хэдэн бас үйлчлэгээний төв жижиг сажиг юмнууд бол бас өрсөндөө барьсан. Тухайн үед л яг юу гэж бодож байсан гэхээр миний хувьд бол за нэг ард түмний төлөөлөл төрднийг ажиллаад үзэх нь бол бас болох юм аа. Яг одоо үдсэн харсан амьдрал гэхээс илүү бас сурсан сургууль байна. Бас ч гэж нэлээд тийм баг боловсрол эзэмшээгүй шүү дээ төрийн буйнд. Одоо тухайд. Би анхаарангаа багшийн сургуульд очсон. 4 жил сурсан би. Арангаа багшийн сургуульд очиход яг зах зээлийн тэр нийгэм шилжилтэнд очсон. Эвлийн хороогийн татаж оюутны зөвлөл байгуулж дараагаар нь ажиллаж байсан. Эвлийн 20-р их хурлын төлөөлөгчөөр сонгогч байсан би. Тэр арангаа багшийн сургуулийн улаан дипломтой төгсөлтөө. Тэгээд улсын багшийн дээд сургууль. Тэгээд Монгол Улсын их сургуулийн хуулийн сургууль төгссөн. Тэгээд түүхийн сэдвэр түүх ухааны магистрийн зэрэг хамгаалсан. Тэгээд яг хөтэ нөгөө жор утсан ламаас зовлоодсан чавганц дээр гэж энэ зах зээлийн нийгэм чинь бас бизнес гэж бид нар чинь нэлээд бас зовж ядарч явсан. Алдаж онооч. Тэр үед ямар төрийн дэмжлэг, ямар их зээл янз бүрийн байсан биш. Ямар сандаа манай ихнэр 2 дахь байраа авчгаад хаан багных нөгөө байраа барьсан төв зээл авах гэхээр хаан багных нь орж ирээ зураг авахаар шин байранд орох болгон зураг аваад авах энэ багных нь гэж асууж ирсэн. Тэгээд тийм л амьдралаар л явж ирсэн хүмүүс шүү дээ. Тэгээд зүгээр одоо яг хөө зүгээр хар баах насаа би хоёр хөгшин дээрэл одоо өвөө эмээ дээрэл багнасаа хөрөөсөн хөгтөн шүү дээ хөдөө. Манай бол ховдын молоноос төрсэн анхны эрдэмтэн. Хөдөө аж ахуйн эрдэмтэн. Хөдөө аж ахуйн тий одоо малын тэжээлэр л эрдэмтэн зэрэг хамгаалж ирсэн. Манай 1972 онд эрдэмтэн зэрэг хамгаалсан. Тэгэхэд бол юм их төвхтэй байсан залууч хамгаалсан манай Булган сумын анхны эрдэмтэн одоо 100 гаруй эрдэмтэн араас нь орчиход байна. Германд эрдэмшлэгээний бүтээлийнхээ диссертацийг бичиж Ленинградын Тимирязев ахтанд хамгаалж байсан. Тэгээд нөгөө эрдэмийн ажилтаа ээж маань хөдөө аж ахуйн дээд сургуулийн тоогооч тэгээд хөөхд гарчаа тэгээд яалчвал би хөдөө явж таарнаа да. Өсчихсэн тийм л хөөхд. Миний дүүнэр бол Улаанбаатар хотод өссөн. Тэгээ яг зүгээр одоо 4 жил их хурлын гишүүнээр ажиллаа. Манай хавдын ард түмч одоо сайхан тэмцсэн. Ер нь одоо ялсан ялагдсан гэдэг юмыг нэг ярьдаггүй би. Зүгээр ард түмний итгэлийг олоод ажиллах гэдэг бол тэр бол бас хүнд энэ амьдын насанд тохиолж байгаа нэг том завшаан өөрөг шүү. Ер нь одоо амьдралдаа ер нь тэгээд бахархалтайгаар л одоо стол хүний амьдралд алт усгаар бичигддэг үе байдаг бол миний ард түмний төлөө ажилласан 4 жил бол надад их л нэр төрийн бөгөөд одоо өндөр өөрөөр хариуцлага үлээсэн 4 жил байлаа л гэж бодож байдаг шүү. Цаашаа таны одоо бас төлөвлөгөө зорилт ер нь юу вэ? Улс төрд одоо нэр дэвших юм яах вэ? За яг одоо хүмүүс их асуучлаа. Тий, асууж байгаа. Хий одоо чимээгүй байна. Яах гээд байгаа юм эсвэл яах юм бол гээл 2020 оны сонгуулийг тиймэрхүү л болсон л доо. За яг одоо тэгээ нэгэнд батнасаа ялагчаад одоо илүү дутуу хэлэх нь илүүц баг. Мэдээж ялаад их хурлын гишүүн болж байгаа хүмүүс нь сайн ажиллаж байгаа. Тий одоо яг Монгол Ардын намын бахуултын гишүүний сонгуульд ажилтал байж байна л да. Ер нь зүгээр энэ завшааныг ашиглаад утгийнхаа ард түмэнд бас баярлалаа гэдгийг хэлчих гээд надыг ер нь мартдаггүй. Байнга л утас шурамсаар ярьж асууж л таарахаараа бид дээрээсээ сайн сайхнаа хуучилж явдаг. За нийгэм бол тэртээ зэрэгөө хүний хийсэн бүтээсэн бол цагийн эрхэнд бол арилна гэж байтгүй шүү дээ. Улмаар нь улам тод болж үлддэг. Тийм учраас одоо миний хэлдэг ганц үг бол үйлс бүтээл сайтай байх хэрэгтэй байгаа юм шүү л гэж хэлдэг. Таны хийсэн сайн үйл бол үе үед байнга дурсагч л явна гэж. Тэгээ одоо зүгээр
нөгөө жидүүчин ингээл баахан би хардуулаад 4 жил болсон л доо. Гэтэ зүгээр миний хийсэн сайн үйл нэрээ их байсан болов гэж би өөртөө бас жаахан баярж явдаг. Тэгээ тэр бол яг сонгогчдын гавьяа шүү дээ. Тэр миний гавьяа гэж байна. Тэгээ одоо 24 оны сонгуул босчилсан тойрог энэ босчилсан хөгжил ярьж байгаагүй бол маш зөв гэж ойлгож байна. Ер нь бол энэ Монгол Улсын хөгжлийг 100 жил бид нар баг сумаар л харлаа шүү дээ. Одоо нэг том зургаар нь бид нарыг хараад үзэх цаг нь ирж байгаа. Тэгээ энэ бол одоо 24 оны сонгуул Батнасан гэдэг хүнийг их хурлд нэр дэвшүүлэх хүүхд асуудал бол миний хөөхний асуудал биш байна. Энэ 200 гаруй мянган намын гишүүнтэй Монгол Ардын намын асуудал. Тэгээ одоо Монгол Ардын намын дарга ерөнхий сайд Оёртон дарга. За тэгээ удирдах зөвлөлийн ямар шийдвэр гаргана. Хэрвээ та дэвших ёстой. Танд бол ард түмний өмнөөс ажиллах өөрөг хүлээлгэж байгаа гэх юм бол одоо дэвшнэ. За та бол одоо боломж юмаа гэх юм бол за виний гомдоод өгөөд ах над тийм шаардлага байхгүй. Яг зүгээр их хурлд ялагдаж ирсэн намынхан болон надад 7-8 ажил санал болсон шүү. Тэгээд одоо 2 удаа их хурлд надыг дэвшүүлсэн Монгол Ардын нам. Гэхдээ нам доомдох зүйл бол над байхгүй шүү дээ. Тэгээд Монголын төмөр замгийн төрөмчт компани захирлаар би нэг 10 орчим сар ажиллалаа. За энэ манай компаниг тэр миний ахалж ажиллаж байсан компаниг надыг ороход нэг 280 орчим хүнтэй мэрэгжлийн компани л доо төмөр замын. Тэгээ голчлол нь яг энэ зүүн баян 5 толгойн 411 км төмөр замыг бариулж байгаа гол компани л доо захирлагч компани. Тэгээд яг зүгээр компани засаглалын хөвдөч дээр бодлогын хөвдөч дээр нэлээд одоо бэхжүүлж өгөөд нэг 10 сар ажиллаад өөрийн хүсэл дээр л өгсөн. Тэгээ яхаа намын дараагийн кейсэд анх намайг дуудаад энэ ажил таныг төвлөнө. Та бодлогын хуучраас одоо бодлого дээр нэлээд сайжилж өгөрөө л гэсэн. За би нэг компани засаглал санхүүгийн өрөөгөөж за тэгээ төрийн бодлогын төмөр замаас барих төрийн бодлогын талаар нэлээд ажил хийж өгöd би ажлаа нэг утгагүй хийдөө. Тэг хэлсэн тий. Тэнд бол би нэг 3-4 жил надад алга баших тийм сонирхол байхгүй л тий. Яг тэгэхээр нэг таны компани захирал хийж байхаар би зөвхөн хувийнхаа компани зөвлөх хийсэн тэр л тий. Тэгээд нэг 10 сар ажилласан нэлээд одоо бас ажилласан. Тэгээд ажлын ч бол нэлээд төхөнтэй болоод ирсэн. Тэгээд яг намынхаа хүмүүст хэлээд би ажиллаа өгөөд л. Ерөнхий сайдд би намын дарагт бол үнэнэл хэлсэн. За миний хийж хэрэгжүүлэх гэсэн ажлаа бол би нэг 80% та юмсан хийсэн. Тэгээ одоо цаашдаа энийг өөр хүмүүс наваад явсан тэр үстэй. Би бол одоо энэ дээр нэг удаан байгаад шаардлага байхгүй гэдээ ажиллаа өгөөлөж гарсан. За ерөнхийдөө бас хоёулаа нэлээ хугацаанд бас нэлээ өргөн сэдвээр ярилцах шиг боллоо. Тэгэхээр таны хувьд бас өөр хэлээгүй үлдсэн хэлчих юмсан гэсэн зүйл ер нь байна. Төрийн ажил алуун тушаал хашиж явсан хүний хувьд бол улс орн маань хөгжих байхаа гэдэгт бол одоо итгэлтэй байгаа. За зүгээр одоо Монгол хүний хувьд бол нэг зүйл дээр нэг нэлээд бодолтой явах хэрэгтэй байна л гэж боддог юм л дээ би бол. Тэгээ Монгол хүн бол агуултай монголчууд л агуу. Ялангуяа Монгол хүний амны бэлэг бол агуу байхгүй юу? Сайн юмнаа л сайн явдаг. За саар гэж юмшлаад байх юм бол ерэн саарл байдаг. За тэгээ нэг аштын бэлгээс амны бэлэг гэдэг чинь их л зөвхөл юм байна. Зүгээр одоо монголчууд маань арайч тэхгүй байх. Муухай болгоногийн бид нар болоо засцалуулаад сайн сайхан амны бэлэгтэй явах юм бол Монгол улс бас нэлээд одоо мандан батарч хөгжинэ. Тэгэхээр хол итгэлтэй явдаг. Бид нар чинь Чингис хааны өрөөдөө. Чингис хааныг айхтар өгүүлсэн байдаг юм л да. Гэхдээ өдөр болгон ойрын зовлонгоо яриад ах юм бол холын зорилго гэж юм байдаг юм шүү гэж. Тэгэхээр хүн болгон сайхан одоо алс солын тийм том зорилго тавьсан. Эрүүл сарвал тэг ажилдаа төрөлтөө. Тэгээ нэг годомжинд алхаа явж байхад нэг инээсэн харахаар сайн харагддаг. Тэгээд одоо яг үнэхээр хүний амьдрал одоо таашгүй юм чинь хүн болгон инээх албагүй шүү дээ. Тэгээ инээс артын өнтөл ус орн болохоос л гэж бодож байна. За баярлалаа тань. Таны ажилд бас амжилт хүсье. За.